Автофокус нь гэрэл зургийн түүхэн дэх харьцангуй шинэ нээлтүүдийн нэг бөгөөд анх 1977 онд танилцуулагдсан байдаг. Дижитал камерууд нь янз бүрийн нөхцөл байдалд тохируулсан фокусны гормооттой байдаг. Тухайлбал хөдөлгөөнгүй сууж буй хүний хөргийг авах, гүйж буй хүн эсвэл нисэж буй шувууны зургийг авах нь өөр хэрэг юм. Тиймээс тухайн нөхцөл байдалд тохирсон фокусны гормыг зөв сонгож ашиглах нь үр дүнтэй байдаг. DSLR болон mirrorless төрлийн камеруудад нийтлэг байдаг дараах автофокусны гормууд байна. Нэгдүгээрт нь Single Autofocus буюу AFS, хоёрдугаарт нь Continuous Autofocus буюу AFC, гуравдугаарт нь Aft буюу AFA. Зарим тохиолдолд Hybrid ч гэж нэрлэдэг. Энэхүү гормын үед нэг цэгийг сонгон авснаар камер зөвхөн тухайн нэг цэг дээр фокус тааруулдаг бөгөөд зураг авах товчлуур эсвэл зориулалтын фокусны товчлуурыг хагас дарснаар фокус төгжигдэж, үргэлжлүүлэн дарснаар зураг авагддаг. Жишээ нь зураг авах товчлуур дээр хагас даръя, фокус тохируулагдж төгжигдэнэ, үргэлжлүүлэн даръя, зураг авагдана. Тэгэхээр энэхүү товчлуур дээрээс хуруугаа аван эргэн дарах хүртэл дахин фокус тохируулагдахгүй гэсэн үг байна. Жишээ нь магадгүй бид нар эхний туулаан дээр фокус таарууллаа, зургийг авлаа. Дараагийн туулаан дээр фокус таарууллаа, зургийг авлаа. Гэх мэтлэнгээр ажиллана гэсэн үг. Эсвэл ийм байж болно. Фокусны төгжилт гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр магадгүй би нэг цэгээ камерынхаа яг голд нэг цэг тохируулаад тухайн цэг дээр туулайг тааруулан фокусаа тохируулсны дараа камера шилжүүлж болно. Нэгэсэндээ туулайг бид нар эхлээд камерын кадрын голд байсан бол одоо фокусыг төгссөний дараа кадрын баруун зах руу шилжүүлээд үргэлжлүүлэн зургийг дарна гэсэн. Үүнийг фокус төгжих гэж яриад байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэхүү гормыг бол байгалийн гэрэл зураг эсвэл хөдөлгөөнгүй зүйлийн зургийг авахд ашигладаг байна. Энэ гормыг хөдөлгөөнтэй зүйлийн зураг авахдаа сонгуул тохиромжтой байдаг. Тэгэхээр энэхүү горим маань яаж ажилладаг вэ гэхээр зураг авах товчлуур дээр хагас дарах үед фокусыг үргэлжлүүлэн тохируулсаар байдаг. Өөрөөр хэлбэл зурагчин эсвэл тухайн зураг авахулж буй субъект шилжиж хөдөлсөн тохиолдолд фокусыг автоматар дахин тохируулсаар байдаг гэсэн үг. Жишээ нь зураг авах товчлуур дээр хагас дараад энэ туулаан дээр очиход энд фокус тохируулна. Ийш нь харуулхад энд фокус тохируулагдана гэсэн үг. Гол нь бид нар зураг авах товчлуур дээр хагас дарсан хэвээр байгаа гэсэн үг. Гэтэл өмнөх горим буюу single AFS гэдэг горим маань энэ туулаан дээр фокус тохируулсан байжгаад хагас дарсан хэвээрээ ийшээ очиход энд шинээр фокус тохируулагддаг. Өмнөх фокус чинь энд тохируулагдаад төгжигдсэн байгаа гэсэн. Тэгэхээр энэ туулаан дээр шинээр фокус тааруулахын тулд хуруугаа аваад эргэж дарах шаардлагатай болдог гэсэн. Дахиад нэг жишээ авахад магадгүй зурагчин энд байрлаад зураг авахулж буй объект маань зурагчны өөдөөс ойртож хийж болно. Хөдөлж чинь гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр жишээлбэл би зураг авах товчлуур дээр хагас дарсан хэвээр байхад хичнээн субъект маань ийшээ ойртож ийсэн ч гэсэн фокус үүнийг дагаж хөдөлсөөр байдаг гэсэн үг. Гэтэл өмнөх горим буюу AFS горим маань болохоор объект энд байх үед нэг дараад фокус төгжигдсэн тохиолдолд объект ойртсон ч гэсэн фокус шинээр тохируулагдахгүй. Нэгэсэндээ анх фокусыг тохируулах үед байсан буюу энэ хэсэг дээр фокус тохирсон хэвээрээ байдаг гэсэн үг. Тийм болохоор хөдөлгөөнтэй зүйлийн зураг авахад энэ гормыг ашиглах нь тохиромжтой гэж үздэг байна. Энэ нь үндсэндээ AFS болон AFC гормуудын хооронд автоматар шилждэг горим юм. Хэрэв камер тухайн объект хөдөлгөөнгүй суурин байна гэж үзвэл AFS горим руу шилжиж, харин объект хөдөлж эхлэвэл AFC горим руу автоматар шилждэг гэсэн үг.
Тэгэхээр өндөр түвшний мэрэгжлийн камеруудад энэ горим байдаггүй. Учир нь энэ нь анхлан суралцагчдад зориулсан горим юм. Тэгэхээр саяны бидний ярьсан зүйл бол автофокусны үндсэн горимуд юм. Эдгээрээс гадна AF-S болон AF-C горимуд маань дотроо зөвхөн нэг цэг дээр сонгож фокус тохируулах, эсвэл тухайн цэгийн эргэн тойрны цэгүүдийг хамарсан байдлаар буюу группээр фокус тохируулах, мөн фокусны системийн нийт бүх цэгүүдийг хамарсан байдлаар автоматар фокус тохируулах, хүний нүдийг дагаж фокус тохируулах, зөвхөн амьтныг таних фокус тохируулах зэрэг олон сонголтуудтай байдаг. Мэдээж камер үйлдвэрлэгч тухайн брэндээс хамаарат эдгээр маань өөр өөр байдаг байна.